Hey guys, Semino. I'm Connor, I'm Zolzaya. and in today's video, I'm going to talk about the top 10 things and souvenirs I brought back and I had gifted to me from Mongolia. За өнөөдрийнхөө бичлэгээрээ Connor маань Монголоос авчирсан бэлэг дурсгалын хүмүүсээс бас авсан бэлэгнүүд гих мэтлэн тийм 10 зүйлсээ та бүхэндээ харуулж сонирхуулах гэж байна. I also wanted to say thank you for all of your support. If you want to continue supporting our channel, please like and subscribe. За, эхний юм бол энэ Монгол гэр. Айгүй жижигхэн. Бас дахиад гурав байна. Гурван цоглуулгаар нь авчирсан биз дээ. Тэгээд энэ биш. Энэ гэрийн дотор. Үцэрэ. Чингис хааны зүрэг. Яагаад ийм хөөрхөн ийм 3 жижигхэн гэр авчирсан бэ Монголоос? За яг гэвэл энэ яг Монгол шиг. Тэгээд яг Монгол санагдаж байна. Тэгээд Монгол байхдаа өдөр болгон гэр хардаг байсан. Тийм учраас энэ гэр амар байсан. За чи Монгол байхдаа гэрд очиж үзчихсэн үү те? Гэр дотор очиж үзчихсэн. Ямар санагдсан анхны сэтгэл чи? За анхны сэтгэлдээ бол би маш өндөр. Тэг өндөр болохоор нөгөө гэрлөө орох юм хэцүүсэн баг. Хэцүү байсан. Тэгээ дандаа энэ стори. Тэг хаал бараг л жижиг юм. Дандаас номхон байсан. За дараагийн юм бол энэ хараарэ энэ Монгол мөнгө. Авчирсан мөнгө. Чи тэг ингээ өөрөө ингээ жаазанд хийсэн үү те? Тэгээ жаазанд хийсэн. Тэгээд Монгол байхдаа би янз бүрийн хүмүүсийн гэр дотор энэ харсан. Чи тэрнээс санаа аваад ингээ гоё хийсэн юм ш те? Тэгээ хиймэр байсан. 1 төгрөг, 2 төгрөг, 5 төгрөг бүр ийм хуучны мөнгнүүдийг нь хаанаас авсан бэ? Наран тоолоос авсан. Наран тоолоос авсан уу? Айгу гоё яригдчих. Тэг. Гэхдээ нэг марцсан юм бол 500. Тийм биш те. 500 байхгүй. 1000 тэгээд 100 байна. 500 авчирг юм те. Яг хоо. Нэг Монгол явахаар 500 төгрөг авч тэнд хийх юм биш те. За энэ дараагийн юм бол энэ модон мөр. За энэ модон мөрийг яагаад авчирсан бэ? Ямар түүхтэй вэ? За ямар түүхтэй гэвэл нэг мундаг ах надад хийж өгсөн. Вау, тийм үү? Тэгээд тэр үед би түүнээс асуусан. Та тэр ах юм бол silver ах байсан. Тэгээд би түүнээс асуусан. Та жинхэнэ Монгол мөр хийж чадах уу? Тэгээд чадна гинэ. Тэгээд энэ хийсэн. Вау, амар гоё юм. Гараараа урлаж хийж өгсөн юм шүү дээ. Тэгэхээр яг гоё memory time юм. Гоё дурсамжтай. Nice. За дараагийн юм бол шагаа. Тэгээд энэ ски удтай. Тэгээд бас энэ гоё зэhéдээ бас энэ дотор шагаа байна. Тэр хаяа бас шагаа тоглох дуртай. Тэгээд тоглох дуртай. Тэгээ би дандаа хожигддаг байгаа Коннорт. Тэгээ Коннор яг мундаг шагаа тоглолдог. Баярлалаа. Ийм олон шагаа чи хаанаас авсан бэ? Наран тоолоос. Чи бүх юм наран тоолоос авсан юм шүү. За дараагийн юм бол энэ Монгол дээл. Тэгээд өмсөж үзүүлээ. За үцээрээ манайхан өвөлийн дээл. Зузаан дээл юм байна тий? Зузаан дээл. Чи бол наадхаа наадмаар өмсөхгүй юм байна. Тэгээ чам нөгөөний нэмгэн цам зугаа тий зуны дээлийн цам. Тийм байна. Тийм. Энэ дээлээ зүгээр худалдаж авсан уу? Эсвэл ингээ ойдлчноор хийлгүүлж оюулсан уу? Нэг мундаг ээж надад хийж өгсөн. Материалын өнгийн ингээ бүгдийг бас өөрөө сонгож хийлгсэн үү те? Тийм, миний сонголт байсан. Царайлаагүй. Царайлаг гоё яригдчих. Монгол ирэх юм болж юм шиг. Тэгээд бас Монгол байхдаа цагаан сараар автобусанд байсан би. Тэгээд тэр үед Монгол дээл өмсөн. Тэгээд тэр хүмүүс над руу хараад амар гаалсан байсан. Ямар гоё юм бэ? Хин бэ? Энэ гатар хүн манай хувцас өмсөж байна. Тэгээд гоё санагдсан. Өөр улсаас ирсэн хүмүүс тэр улсынхан нөгөө нэг ёс заншлыг нь хүндэтгээд Монгол дээл өмсгөр аяг гоё санагдсан баг. Тэгээд гоё санагдсан. Дараагийн зүйл малгай.
За одоо яг жинхэнэ Монгол Одоо хүн шиг жинхэнэ. харагдаж байна. Яг жинхэнэ Монгол шиг. За ийм гоё нэгэн малгайгаа хаанаас авсан бэ? Наран тулгаас. Наран туулаас бүх юм авсан бэ те. Авсан. Тэгээ цагаан сараар өмсөн. Тэгээд энэ дулаахын. За дараагийн юм бол энэ цацал. Тэгээд манай Монгол ээж надад өгсөн. Тэгээд энэ олон хийтэй үлзийхээ хостомдаг. За чи Монголд байхдаа хүмүүс ер нь цацлаар нөгөө сүү өргөдөн шүү дээ. Тэрийг ер нь харж ирсэн үү те. Тэгээд за манай ээж тэгээ саяхан Монголоос ирсэн. Тэгээ эрэхтэй Конороос яг юу авчруулах гоё вэ? Чи юу аммаар байна гэд тэгсэн чинь Конор ингээ юм сүүний ээж өргөдөг цацал авъя гэж хэлсэн. Тийм тэгээд ээж маань энэ цацал авчирч өгсөн Конорт. Энийг номын тавиур дээрээ тавьсан. Тэгээ айгу хөөрхөн хадгалж байгаа юм сувенир. Бид хоёр бол энийг хэрэгэлдэггүй зүгээр айгу гоё бэлэг дурсгалын байдлаар хадгалдаг. Тэгээ энэ дээрээ бас айгу хөөрхөн юм Конор ингээ бас хадаг ингээд уйцсан. Чи энийг бол хадаг уйсныг бас хүмүүс харсан бах те. Хараа санаас. Тэгээ өөр хүмүүс харсан. За дараагийн юм бол энэ мөнгөн аяг. За энэ мөнгөн аяг гоё хийтэй. Тэгээд энэ мөнгөн аяг манай Монгол гэр бүл бид хоёр өгсөн. Тэгээд манай ээж энийг Монголоос авчирсан. Манай гэр бүлийн зүгээс бид хоёр турмаа ээж хагаад нь баяр хүргэе гэдэг юм гоё бийг болгож өгсөн. Энэ миний хамгийн дуртай байлиг. Яг гэвэл Монгол гэр бүлээс өгсөн. Тэгээд би манай Монгол гэр бүл маш их хайртай. Тэгээд энэ бэлэгт маш их баяртай байна. Дараагийн юм бол энэ эрэгтэй хормын өгч хаан богорч нэг гой зүйл хуваалцъя. Америкчууд зонгаар хормын өгч зөөдөг. Тэгээд монголчууд баруунгаар хормын өгч зөөдөг. Тэгээд жахан өөр. Надад бас нэг авчиж өгснэ. Миний бүгж болохоор арай жоохон томдоод. Тэгээд одоохондоо зөөхгүй байгаа. За хамгийн сүүлийн юм бол миний Монголоос авчирсан дурсамж. Би өдөр болгон Монголтой хай боддог. Бас Монголыг маш их сандаг. Тэгээд яванда удахгүй бид хоёр Монгол очно. За манайхан манай бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та нар асуулт байвал комент үлдээгээрэй. Дараагийн бичлэг үзье. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Дараа уулзъя.